та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ер нь бол манай улсын одоо альч салбарын ажил хөрсөн дээрээ биш цаасан дээр явдаг нь энэ байдлаас бол харагдаж байна. Одоо ер нь ингээд агаарын бохирдол дээр ямар үр дүн гарсан бэ гингүүд хариулах хүн байдаггүй тийм ээ. Үр дүн гэдэг юм бол ярих ямар ч боломжгүй ийм байдал хаана байна. Тэгээ ер нь боловсролын салбарын сая жишээ ундрам гишүүн хэлж байна 800 гаруй нөхөн жорлон одоо сургуулиуд байдаг, сумдын сургууль, дотор байр гэх те. Эднэрийг бол манай эмэгтэй гишүүдийн санаачлагаар ингээд асуудлыг бүрэн шийдсэн. Тэгэхээр энэ дээр бас сэтгэл гаргаад ажиллавал болохгүй юм байхгүй гэдэг нь бол харагдаж байна. За миний асуулт болохоор сүүлийн 3 жилд хөрсний бохирдол бууруулахад хэдэн төгрөг зарцуулсан бэ? Ямар үр дүн гарсан бэ гэдгийг асуумаар байна. Сүүлийн 3 жилд. За хоёрдугаарт нь ногоон зээлийн дэмжлэг, ногоон зээлийн санхүүжилтэнд ингээд 2026 600 сая төгрөгийн зээлийн татаасын гэрээ байгуулсан л гин бас нэг 800 гаруй сая төгрөг байна л та энэ дээр энэ тоо мэдээлэл дээр. Тэгэхээр энэ одоо яг зээлүүд яг бодит иргэдэд хүрч гэнэ үү? Хэн нэгэн авангуудаа өөр юм зарцуулаад байна уу гэдэг ийм одоо мэдээлэл сонсомоор байна. Баахан л төсөл хэрэгждэг шүү дээ Монгол улсад. Тэгээд тэр төсөл нь дандаа цаасан дээр хэдэн зураг аваад тэгэл болоо. Үр дүн байхгүй. Хэрвээ энэ олон 2010 оноос ногоон технологи гин 2019 оноос ногоон зээл гин энэ олон төсөл хөтөлбөрүүд хэрвээ хэрэгжсэн бол өнөөдөр агаарын бохирдол, хөрсний бохирдол нэлээд олон хувиар буурсан байх ёстой шүү дээ. Яаж ч бодсон. Гэтэл ингээд нэг л олон сайхан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр хэсэг бүлэг мэдээлэл дойр хүмүүс энэ зээлийг нь аваад өөр юм зарцуулдаг юм уу гэсэн хардлага байна. Тэгээ үр дүн байна уу гэхээр та нар дотроос хариулах хүн бараг байхгүй шүү дээ. Тэгээ нэг цаас харж унших хөрсөн дээрээ бууж ажиллах хоёр ч өөр шүү дээ. Яг үүндээ ажлаа тас идэл ингээд хийсэн ажлаа тайлагнаад хариулах хүн бараг байхгүй. Түн шижир гişүүн хэд удаа асуулаа шүү дээ. Хариулт байхгүй. Мэдж байгаа хүн байхгүй. Мэдгүүд нь эсвэл ирж хариулах дургүй байдаг юм уу? Мэдхгүй хүмүүсээ зорио явуулчихдаг юм уу? Гайхаж чинь яг үнэндээ. Тэгээ одоо энэ ногоон зээл өгдөг гэдгээр иргэдэд тэр энэ нь хүртээмжтэй байна. Энэ нийслэл хотод 50 гаруй хувь нь нөхөн жорлонтой байна гэж штэ. Тэгээ энэ нөхөн жорлонгуудыг хизээ бууруулахын ямар ч тоо судалгаа байхгүй. Зүгээр ингээд нэг тэгин ингэн гэд олон жил бид нар дандаа нэг ирээдүйн цаг дээр яриа сурцсан байна. Тэгсэн ийм үр дүн гарсаа одоо бид нар ийм ажил хийж байна төлөвлөж байна гэсэн юм энд харагдахгүй байна сонсогч. За байгаль орчны яам сүүлийн 3 жилд гаргасан төсөв үр дүн нөхөн жорлонтой холбоотой гэсэн тий. За 9 номерын микрофон. За нөхөн жорлонтой холбоотой хариултыг өгье. Энэ орчны бохирдлын үндэсний хороо байгуулагдаад ингээд үндсэндээ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам дээр агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр гэдээ явж байгаа. Хөтөлбөрийн зардал бол үндсэндээ сүүлийн 3 жилийн дүнбэл 4-өөс 6 тэрбум төгрөг орчимд тавьж байгаа. Эндээс хог хаягдлыг, аюултай хог хаягдлыг хадгалах, агуулах, агаарын бохирдлыг бууруулах. За энэ дотор бол одоо хөрсний бохирдолтой холбоотой зардлын хувьд бол 2024 онд бид энэ усны энгийн болон онцгой хамгаалтын бүсүүдэд байгаа хог хаягдлын цэгүүдийн зураглалыг гаргасан. Ингээд үндэсгэд бол онцгой хамгаалтын бүст 36, энгийн хамгаалтын бүст 24, эрүүл ахуйн бүст 8 гэх мэтлэнгээр энэ нь бол одоо цаашлаад гол ус бохирдуулах, хөрс бохирдуулах одоо ийм эрсдэлтэй байгаа гэдэг үднээс ингээ 2024 онд бол тэр бом 200 мянган төгрөг гаргаад ингээд шийдвэрлсэн. За 2025 оны хувьд бол лабораторийн хүчин чадал сайжруулах хүрээнд байгаль орчны төв лабораторит бол 800 сая төгрөгөөр 30 нэр төрлийн хүнд металлыг хэмжих багц тоон төхөөрөмжөөр хангасан. За мөн одоо энэ улсын хэмжээнд 1100
мониторингийн нэгдсэн цэг бий болох ажлыг 400 сая төгрөгөөр хийсэн. Ингээд үндсэндээ 2024 25 онуудад бол 2024 онд тэр бум 200, 2025 онд тэр бум 200 мөн төгрөгийн зарцуулсан байна. Энэ жилийн хувьд бол хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн онд тогтоосон бохирдсон хөрсийг нөхөн сэргээгтэй холбоотой асуудлаар шинжилгээ ухааны хүрээлэнгүүдтэйгээ хамтраад жишг 5 төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлээд байгаа. Энэ дээр бол үндсэндээ 200 сая төгрөг төсвөлөгдсөн байж. Бусад зардлын хувьд бол өмнөх онуудын өрийг ингээд барагдуулаад дуусчих ийм л дүнмэтэй байж.